Есүс дагалдагчдынхаа хамт сүмийн хашаанаас гарч явхад багшаа энэ яасан том чулуу вэ? Яасан сайхан байшин бэ? Хэмээн нэг нь хэллээ. Одоо та нарын харж байгаа энэ сайхан байшин хожим нэгэн цагт балгас болно гэж Есүс хэлжээ. Есүс Ерүсалим хотын сүмийн эсрэг талд орших чидүү модтой ууланд сууж байхад бидэнд тэр үйл явдал хизээ болохыг хэлж өгнө үү? Эхлээд ямар шинж тэмдэг бий болох вэ? гэж Петр, Яаков, Иоганн, Андрей нар асуулаа. Хүмүүсийн үгэнд тойролтгоос болгоомжлогдов. Би ертөнцийн эзний илгээсэн хүн бөгөөд Есүсийг төлөөлөн ирсэн гэдэг үгээр залтай хүмүүс олныг тойролдуулж болно. Хол хоёрын дайн дажны тухай сонсвол бүү айхтав. Энэ бүхэн зайлшгүй бий болох боловч бүх юмний төгсгөл хараахан биш. Олон улс өөр хоорондоо байлдана. Олон оронд газар хөдлөл өлсгөлн зовлон болно. Энэ бол бэрхшээл зовлонгийн зөвхөн эхлэл юм. Та нар тэр үеийг ирэхэд бэлэн байх хэрэгтэй. Хүмүүс та нарыг шүүхэд өгч, сүмийн хурлын танхимд аваачин ташуурдуулж, мужийн сайд захирагч хаад ноёдоор байцаалгахад намайг төлөөлөн миний тухай яар. Дэлхий сүнхийн өмнө ертөнцийн эзний гайхамшигт үннийг энэ дэлхийн бүх улсад тунхаглаж дуусгах ёстой. Баривчлагдаад байцаалтын үед юу гэж хэлэхээсээ бүү зов. Тэр үед ертөнцийн эзний ариун сүнс та нарт хэрэгтэй үгсийг зааж өгөх учраас түүний үгийг л яар. Тэр үед дүү ахыгаа, ах нь дүүгээ, эцэг нь хүүхдээ, хүүхэд нь их эцгээ дайсанд ховлон мэдүүлж алуулах болно. Надтай холбоотой энэ төлөө хүмүүс та нарт хорсох болно. Гэвч ертөнцийн эзэн эцээ хүртэл үнэнч байсан хүмүүсийг аварна. Үүнийг уншихдаа сайн ойлго. Хөнөөлтөд дайсан бусдын газар нутгийг төрөмгийлэн эзлэж бузарлахыг үзвэл ийвдээчүүд та нар уул руу хурдан зүгт. Байшингийн дээр байгаа хүн юм авах гэж дотгош орох хэрэггүй. Гадаа яваа хүн дээл хувцас авахын тулд гэртээ орох хэрэггүй. Тэр үеийн жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд өрөвдөлтэй. Тэр хэцүү үеийг хүйтэн өвлийн цагтл бүү ирүүлээч гэж та нар ертөнцийн эзнээс гуйцгаая. ертөнцийн эзэн энэ дэлхийг бүтээсэн цагаас хойш тийм хэцүү байдал бий болоогүй. ертөнцийн эзэн өөрийнхөө сонгож авсан хүмүүсийг бодож тэр хэцүү үеийг товчлохоор шийдсэн. Тэгвэл ямар ч хүн амьтан амьд гарч чадахгүй. Бас ийм хэцүү байдал хизээч дахин бий болохгүй. Харав уу? ертөнцийн эзний илгээсэн аврагч энд ирчгэж, тэнд ирчгэж гэж хүмүүс ярил бүү үнэмш. Би ертөнцийн эзний илгээсэн аврагч. Би ертөнцийн эзний зарлаг гэж олон залт итгээд ярьж, олон гайхамшигт үйлс бүтээж, ертөнцийн эзний сонгосон хүмүүсийг тойролдуулахыг оролдовч амжилт олохгүй. Ийм байлгахын тулд би та нарт урьдаас сануулж байна. Цаг ямагт болгоомжтой байхтун. Тэр хэцүү бэрх үеийн дараа нар хэртэж, сар гэрэлтхэн байж, одод тэнгэрээс унаж, огторгүй бүхэлдэн хувирах болно. ертөнцийн эзний илгээсэн хүн бий, Ервсын их хүч чадал, сүр жавхлан гэлтгэн үүлэн дундаас гарч ирж, өөрийнхөө Ервсын элч нарыг явуулахад тэд миний сонгож авсан хүмүүсийг дэлхийн альч өнцөг болон тэнгэрийн хязгаараас ч болтугай олж өмнө минь авчрах болно. Инжирийн модноос сургамж ав. Инжирийн модонд навчис гарч эхлэхэд та нар зум болж байгааг мэддэг шигэ дээрх байдал ёсоор болоход миний ирэх цаг ойртож байгааг мэдэх болно. Сонсогтун. Энэ эрен үеийн хүмүүс бүгдийг үзэх болно. Тэнгэр дэлхий сүнэн устгаж миний хэлсэн үг талаар өнгөрөхгүй. Тэр үе хизээ ирэхийг ертөнцийн эзний хүүч мэдэхгүй. Ервсын элч нар ч мэдэхгүй. Зөвхөн ертөнцийн эзэн эцэг маань л мэднэ. Иймээс та нар ямагт сонор сэрэмжтэй байж ертөнцийн эзэнтэй ярьж байв. Хүн гадагш явхдаа зарцдаа хийх ажлыг нь зааварлаж, гэрээн сахиулж сонор сэрэмжтэй байх хэмээн хаалгачтан захидаг. Зарц хаалгач хоёр эзнийхээ чухам хизээ ирэхийг мэдэхгүй. Эзэн үдэш орой шүн дунд
Үр эрч ирж болно. Эзний ирэхэд харин тэд унтж байх ёсгүй. Үүний адилаар би гинэт эрэхтээ та нарын амирлангуй байдлыг харах ёсгүй. Хүн бүр сонор саримжтай байх тун гэж Есүс сургамжллаа.